За бүгдэнд нь өглөөний минь өнөөдөр би та бүхэндээ энгийн өдөр тутмын влогоо хүргэх гэж байна. За би тэгээд ороо хураахтаа зүгээр ингээд тэнэлгээд түнжлүүд илэрчихдэг. Ингээр цаг бага ордог амар яадаг. За тэгээд өмнөх өдөр нь гэртээ өмссөн гэрийнхээ утаснууд авхиж талт хийх гэж байна. Тэгээд би энэ их хөлтийг болохоор энэ дээр гарч байгаа Япон эмэгтэйгийн YouTube channel-д нэдэг бичлэгүүдийг үзээд сурч авсан байгаа. За ингэж хувцас авхиснээр шургуулганд маш их хувцас багтах боломжтой. Мөн дээрээс нь өнгөөр нь ингээд ялгаад твчих юм бол маш цэвэрхэн гоё зэгцтэй харагддаг байгаа. За тэгээд энэ шургуулганд байгаа бүх хувцсыг өмнө би хуучин их хөл дээр ихдэг байхад 3 шургуулга дүрдэг байсан. Тэгээ ингэж ихвэж сурснаас хойш ганцхан шургуулганд бүгд багтдаг болсон. Тэгээд мөн джинс өмднүүд ахс ингээд ихе хийчдэг. Тэгэхээр ингээд дээрээс нь бүх өмднүүд маань харагдаад сонголт хийхэд маш их хялбар болсон. За би өглөө болгон өглөөнийхон цайндаа овёс иддэг байгаа. Тэгээ овёсоо идэхдээ би зүгээр халуун буцсан усны ингээд дэвтэйгээд идчихдэг. Мөн овёсоо идэхийнхөө өмнө өглөө болгон би тогтмол 2 стакан ус ууж хөвшөөд одоо бараг 3 жил болж байна. Ганцаараа байгаа тохиолдолд юм идэхдээ дандаа ямар нэг юм ингээд үзэнгээ иддэг. Тэгэхгүй болохоор жоохон уйдаад юм идэх дуршил ингээд буураад байдаг. Тэгээ би өнөөдөр влогийн анслангаа уяасаа идэж байна. Тэгээд мөн өглөө болгон сүүлийн 2 жил би тэмдэглэлийн дэвтэр хөтөлж сурж байгаа. Орой унтахынхаа өмнө би ерөнхийдөө маргааш их ажлын төлөвлөгөөгөө жагсаагаад биччихдэг. Өглөө тэрийг хальт харангаа нэмж бичих зүйл аваад бичээд өдрийн туршид бичсэн зүйлийнхаа дагуу ажиллаа ингээд амжуулчихдаг. Тэгэхээр ямар ч зүйл мартагдахгүй яг бүгд ингээд хийгдэж амждаг байгаа. За одоо бүгдээрээ нүрээ буцацгаая. Яагаад гэвэл би одоо гэрээсээ гарах гэж байна. Хайчих гэж байгаа вэ гэвэл би өнөөдөр шүдний имлэг орохгоо цаг авсан байгаа. Мөн дээрээс нь влог хийхдээ ашиглах гэрэл авна гэж бодож байгаа. Мөн дээрээс нь ерөнхийдөө гэрээс гарахад цаг их байх юм бол өдрийнхөө хоолоо идчихэд ер нь болохоор гарахыг хичээдэг. Юмыг яаж мэдхүү орой даарч магадгүй гэж дод дотоороо нэмэгэн цамц хүмүүсч өглөө. Би хөвчлэн ийм жижигхэн цүнх бүрэх дуртай. Яагаад гэвэл би дэвгүй тухтай хөнгөн байдаг учраас тэгээ жижигхэн цүнх өөрөөр ерөнхийдөө том цүнх өөрөхтэй харьцуулбал нэг их хэрэггүй зүйл цүнхэндээ авч явдаггүй юм шиг санагддаг. Дандаа л болохоор яг хэрэгтэй зүйлсээ л авч явдаг. За цүнхээ урьдчилээ. Гадаа айгуу салхитай байсан учраас үсээ боочгсон. Тэгээд гарлаа. Шүднийхээ имлэг рүү явж байна. Би сүүлийн үед шүдэндээ аппарат хийлгэх гээд нэлээд судалж байгаад энэ имлэгийг олоод тэгээд энэ имлэгээс эхний ээлжин зөвлөгөө авах гээд ирж байна. Би шүднийхээ арааг ингээд ахуулаад удаан ингээд онгорхоо авснаас болоод шүдэн засар маань зай гараад ингээд хацалт маань дали болчихсон. Тэгээ энийгээ тэгшлэх гээд аппарат зүгээр болчлаа.
Тоторо маань Юнсан Югийн номын сан дотор байдаг Японы алдартай аним хүүхэлдэйн кинонуудын сүмнэр зардаг дэлгүүр байгаа. Энэ дэлгүүр маань бүр маш хөөрхөн интерьер товчлолттой. Дотроо маш том амьд юм шиг ийм том модтой модон дотор руугаа ингэж дотгошоогоо орохоор ийм хөөрхөн хоёр модон сандалтай сандал дээрээ суугаад аним хүүхэлдэйн кино үзэх боломжтой. За энэ хөөрхөн байшин маань болохоор энэ зурган дээр гарч байгаа энэ аним хүүхэлдэйн киноны байшин байлээ. Тэгээ дотроо ийм хөөрхөн нарийн богны мухлагтай. За мөн дээрээс нь байшин маань дотроо хоёр давхар руу гарах боломжтой. Хоёр давхар руу гараад ийм хөөрхөн жижигхэн тавилгатай. За би гэртээ ирлээ. Одоо би нөгөө нэг авсан лог хийх ашиглах гэрлээ задлж байна. Энэ гэрэл маань дотроо ийм хөөрхөн өөрөөсөө ийм цүнхтэй. Энэ хайрцаг дотор болохоор гэрлээ залгах залгуурууд болон утас тогтоогч орсон байсан. Энэ утас тогтоогчийг ирүүлээд авчихаар камера тогтоочих боломжтой. Мөн дээрээс нь өдөртлөгтэй байсан. За энэ болохоор гэрэлний маань хүлэн байгаа. Хүлэн бүр нэлээд өндөр 2 м шах байсан. Надаас өндөр. Би бас метр 56 л та. Тэгээд ингээ өндрийн тохирууллаад одоо бүгдээрээ гэрлээ залгацгаая. За гэрэлний маань тохиргоо нь болохоор энэ ардаа байдаг. За энэ дээр болохоор 44 гэдгээ 99 хүртэл ингээд гэрлээ бүр маш тодруулах боломжтой. За тэгээд нөгөө тохиргоо нь болохоор ийм шаргал өнгөөс бүр цагаан өнгө одоо нөгөө өдрийн гэр шиг тодруулах бас боломжтой. За энэ хэсгээр би гэрлээ шалгаж үзээд гэрэлнийхаа шаргал өнгө дээр нь тавьсан нүүрнийхаа бодгийг харилцаж үзүүлж байна та бүхэнд. Нэг амар бас тод дээр нь бол тавиагүй байгаа. Дундаж хэмжээтэй нь гэрлээ тохируулчихсан. Будгаа арилгаж байна. Миний арилгаж байгаа нүрний будаг арилгагч маш сайн Etude House-ийн энэ хөө Monster гэдэг будаг арилгагч байгаа. За одоо гэрлээ шаргал өнгөтэй болгож байна. Та нар харж байгаа бах тий. Шаргал өнгөтэй болчлоо. Сарвасаа мэдээж салгана. Ёо, бүр сарвасаа салгах гар. Нүд бүр айргаа хөнгөрөө авчдаг тий. За тэгээд галтууны бодгийг арилгачээ. Би ингээд foundation өөрийнхөө суурийг хүртэл ингээд эхлээд арилгачдаг. Дараагаар нугахаар яг бодыг бүрэн гүйцэд арилж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Би одоо 0 руу явчаад буцаад ирээ. Окей. гэж ах шиг. За би нүрээ аваад хүрээд ирлээ. Одоо би тонероор нүрээ чийгшүүлэн мөн давхар хүзүүгээ чийгшүүлж болно. Та нар анзаарч байгаа бол би одоо зөвхөн яг өрөөнийхөө гэрлийг хасаацсан бичлэгээ хийж байна.
За дараа нь болохоор зүгийн балтаа серумээрээ мөн харьцаа давхар чийгшүүлж өгнө. Яг зүгийн балт төрөх юм шиг амар гоё юм нэртэй. Энэ болохоор калоринсын цовхны тос маань дуусаад надад бэлгэнд өгсөн сэмплийн түрхэж байна. Мөн шинээр авсан гэрэлтнийхаа шаргал өнгөтөр тавьсан бичлэг хийж байна. За тэгээд хамгийн сүүлд нь зүгийн балтай нүрний тосоо түрхээд сайхан унтаж амарцгаая. Өнөөдрийн турш надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Subscribe дараагийн влогуудаа хүлээж аваарай. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаагаарай.